14-өөс 17 дугаар зууны үеийн монголчууд мал аж ахуйгаа эрхэлж ус бэлчээрийн сургыг даган жилийн дөрвөн улиралд нүүдлэн аж төрсөөр байв. Хороогоор нүүдэлж байсан урдын зохион байгуулалт бодит амьдрал нийцэхгүй болж ирсэн бөгөөд мал сүрэг үсч арчилгаа маллахаар нутаг бэлчээрт хүндрэл гарах болсон тул хот айлын зохион байгуулалтаар аж ахуйгаа эрхлэн аж төрөх болсон. Монголчууд ан гөрөө хийж амжиргаандаа нэмэр болгодог уламжлал хэвээр тогтсон байсан бөгөөд орхон сэлэнг, туул зэрэг голын саваар бага сага тариалан эрхэлж байсан ч энэ нь хэрэгцээ шаардлага хангах түвшинд байж чадаагүй. Учир нь Монгол орны эрс дэс уур амьсгалтай холбоотой тариалах ургац хуваар аж авахд арчсангуй хүйтэн сэрүүн байсантай холбоотой юм. Гадаад худалдаа хязгаарлагдмал монголчууд ахуй амьдралынхаа бүхий л хэрэгцээ зүйлийг өөрсдөө үйлдвэрлэж хангаж байснад гар орлын хөгжил төлөц үзүүлсэн байна. Монгол гэрийн элбэр хэмжээ өмнөх үеэс нэлээн өөрчлөгдөж үндсэндээ өнөө ихтэй адил төстэй болж ирсэн. Хаад ноёдын асар том гэр тэрэг үгүй болж үүнээс уламжилсан 8-15 хантай гэр өргөө хэрэглэх болсон байна. Монгол гэрийн тоон илүү авсаархан болж нүүх тээвэрлэхэд улам тохиромжтой болсон байна. Мөн ханы толгой нэмэгдэж цамхраад тоон бий болж гэрийн төрх хэлбэрт өөрчлөлт оржээ. Мөн үүний зэрэгцээ ядуу ардууд цээж гэр, атгуур гэр, овоохоо, шовоохоо зэрэг орон цоцыг мөн хэрэглэж байв. Гэрийн модыг голдуу бургасаар хийдэг байсан байна. 16 дугаар зууны үеэс эхлэн хаад ноёдын дунд том хэмжээтэй өргөө гэр маш ихээр дэлгэрч Монгол хаад 8-15 хантай их өргөөтэй байсан тухай мэдээ өмнө дурдсан байгаа. Ийм өргөө байсныг Автайсан хааны баруун өргөө нотлон харуулдаг. Хот суурин сүм хийд барьж байгуулах уламжлал үргэлжлэн хөгжив. Тухайн үед байгуулагдсан Лэгдэн хааны Очир цагаан хот, Алтан хааны Хөх хот, Цогтайжийн урд болон 6 сүм, Шолоо Увбаш Хунтайжийн урд, Хар хул хааны Балгас, Баатар Хунтайж, Галдан бошгот нарын байгуулсан Бэсрэг хот суурин сүм хийдүүд нь улс төр шашин соёл эдийн засгийн гол төв болж байлаа. 2019 оны анх хувилбарын 24 дугаар даалгавар дээр энэхүү хичээлийн хүрээнд ярилцъя. Таны мэдхэн төвчний ойлгох төвчний даалгавар байна. 16 дугаар зууны үед Монгол гэрийн төрх хэлбэр хэмжээ нь эрт дундад үеийнхээс өөрчлөгдөж одоогийн төрхийг олжээ. Тэгвэл гэрийн хэлбэрт ямар өөрчлөлт гарсан бэ гэсэн байна. За энэхүү асуултын хариултад буюу 2019 онд гүйцэтгсэн сурагчдын сонгосон хариултын дунджийг харуул B, E гэсэн хувилбаруудыг хамгийн өндөр сонгосон байна. За энэхүү асуултын маань зөв хариулт нь E. Ханын толгой нэмэгдэж цамхраад тоон бий болсон. За тоон өөрчлөлт орсноор нүүд суухад илүү эвтэйхэн болсон гэж түрүүний хичээлээр үзсэн тийм ээ. За тэгээд хамгийн өндөр хувьтай буруу хариулт маань гэрийн хаалганы хавцыг модоор хийдэг болсон. За мөн Монгол тэр бөмбөр дугуй хэлбэртэй болсон зэрэг өмнө байсан өөрчлөлтүүдийг ерөнхийдөө бол нэрлсэн тийм төөрөгцөө хариултууд байна.